засгийн газрын гишүүн боловсролын сайдын хамгаалан за яамны удирдлагууд тэгээ Монголын их сургуулийн удирдлагууд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээ өнөөдөр ингээд сайдын илтгэлээс хойших бүх илтгэлүүд бол ер нь одоо тулгамж байгаа асуудлууд чиг хандлага гэдэг олон зүйлүүд байна. Ялангуяа боловсролын салбарт яг их одоо дэд боловсролын салбарт тулгамж байгаа асуудлуудыг шийдэх. За ер нь бол цаашдаа одоо энэ ингээ хурцтай хөгжиж байгаа дэд боловсролын энэ одоо ер нь их сургуулиуд бид нар одоо ямар бэлэн байна уу? Ер нь багшийн дижитал хэрэглээний соёл, оюутны өөрийн одоо дижитал хэрэглээний соёлыг бид гүйцэх нь үү? Маргааш одоо шинэ технологи үүсчээд ер нь энэ дээр бид одоо цаашдаа яах вэ? Хүний нөөцөө одоо хэрхэн авч үлдэх үү? Одоо эн чинь технологийн дэвшил байгаа учраас олон асуудлууд бол тулгамдж байгаа. Тэгээ би ямар ч байсан энийг их богино хугацаанд бэлдээд та бүхтэй бас өөрийнхөө санал бодлыг солилцох гэжээс учраас бас энэ дөө зөрөөтэй зүйлүүд байвал хэдүүлээ бас дараа нь нээлттэй ярилцаад асуудал тодруулаад явъя гэж бодож байгаа. Ер нь одоо дэлхийн боловсролын чиг хандлага ер нь энэ хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, хүн ам зүйн өөрчлөлт, за тэгээд нэгдэн нийлэх давлгаа гэдэг олон зүйлтэй мэдээж эрг нь захим шилжилт, за тэгээд энэ хиймэл оюун ухаан ба дэд боловсрол одоо энэ AI literacy гэдэг энэ ойлголтууд гарч ирж байна. Тэгээ ер нь ирээдүйн суралцагч тэгээд энэ цаашдаа энэ мэрэгжлийн чиг хандлага хэрхэн явах вэ? За тэгээд ер нь хангаах ухааны боловсролын чиг хандлага ямар хөө байгаа вэ гэдэг агуулгын хүрээнд та бүгд товч одоо танилцуулах хий гэж ингэж бодож байгаа. Ер нь бол энэ агуулгыг ер нь ингээд харахад бол Deloitte-гээ та бүхэн маань мэдж байгаа дэлхийн одоо аудитын хамгийн том корпорациудын нэг байгаа. Боловсролын үнэлгээ хийсэн. Тэгээ эндээс бол юуг дүгнэж байгаа вэ гэхээр энэ хүн ам зүйн бүтцийн өөрчлөлт. Дээрээс нь ихтэй сургуулиудад үүсэж байгаа санхүүгийн дарамт болон энэ хиймэл оюун ухааны огцом тэлэлт бол энэ дэд боловсролын салбарыг 100 жилд нэг тохиолдох шинжилэл рүү хөтлж байна гэдээ ингээд дүгнчихэд байгаа. Тийм учраас энэ бол биднэрт бас их давуу тал гарч байгаа болов уу гэж бид ингэж ойлгож байгаа. Ер нь бол одоо энэ өөрчлөлт шинжилтээр бид хурдтай өөрчлөлт хийж дасан зохицож ингэж алхаж чадах юм бол бас тэр топ их сургуулиудын төвшөнд ч байдаг юм уу хөрөх одоо гарц боломж бол их хурдтай гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр хүн ам зүйн өөрчлөлт гэдэг дээр юу явагдаад байгаа вэ гэхээр ер нь бол төрөлт буурж байгаа хөгжингүй орнуудад эсэргээр хөгжиж байгаа орнуудад өсөлт нэмэгдэж байгаа учраас ялангуяа хөгжингүй орнуудын элсэлт болон залуучуудын энэ ихтэй сургуульд эсэж байгаа хувь бол огцон буурах хандлагатай. Харин зүүн өмнөд Аз, за Африкийн оюутнуудын тоо бол их нэмэгдэж байгаа учраас манай Монголын төвшөндөө бол ихтэй сургуулиуд бас гаднаас оюутан импортлох асуудал дээрээ бол энэ чиг хандлагыг анхаараасаа гэдэг үднээс хийж байгаа. Хоёрт нь санхүүгийн дарамт байна. Ерөнхийдөө нөгөө уламжлалт загвар дээр яваад байгаа энэ танхим дээр суурилсан оюутны төлбөр дээр явж байгаа энэ систем бол ихтэй сургуулиуд дээр бол дарамтыг авсгаж байгаа. Тийм учраас цаашдаа бид нэр энэ санхүүгийн тогтолцоо, менежмент эрс хурдан дасан зохицож хурдан өөрчлөхгүй бол ер нь бол маш өндөр эрсдэл хүлээж байна. 2024 онд бол ер нь дэлхийн их сургуулиудын тал нь санхүүгийн алдагдaltaй ажилласан байна. Тийм учраас энд бид хэрхэн дасан зохицох вэ? Ямар арга хэмжээ авах вэ? AI тэлэлт бол явагдаж байгаа. Тийм учраас ялангуяа энэ хиймэл оюун ухаанд оруулж байгаа хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа учраас энэ хөдөлмөрийн бүтээмж нэг хүн дээр өсөж байгаа бүтээмж аюул нэмэгдэж байна. Тэгэхээр энэ бол дэлхий дээр байна уу, Монголд байна уу ялгаагүй бид ер нь одоо багшийн бүтээмжийн асуудал яриад ирэхээр суралцагчдын шаардлагыг хангасан энэ багшийг яаж ажилуулах вэ, хэрхэн цааш нь тогтвортой хөгжүүлж авч явах вэ гэдэг асуудал бол их тулгамдж байгаа юм байна. Хамгийн чухал зүйл бол одоо ингээд нөгөө оюутнууд ч байт юм уу суралцагч бүх хүмүүс мэдээллийг хурдтай авч байгаа учраас ер нь энэ дэд боловсрол заавал энэ одоо диплом хэрэг байна уугүй юу гэдэг өмнөх өндөр байсан энэ хандлага чиглэл бол буураад байгаа ийм асуудал байна. Тэгэхээр өнөөдөр бол дэлхий дээр нийтдээ нэг 264 сая оюутан суралцж байгаа шиг байна. Тэгээд энэ оюутны суралцж байгаа оюутнууд дотор бол одоо юу гэдэг их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд доторх энэ судалгааны бус орлогын дүн бол 1.2 тэрлион доллар байна. За энэний цаана бол энэ 264-өөс 9 сая оюутан бол гадаад оюутан буюу өөрийнхөө төрсэн одоо улсаасаа эх орноосоо өөр их сургуулиудад сурж байгаа оюутнуудын тоо багтах. Тэгэхээр энэ судалгааны бус орлогын дүн бол яг нэмэгдэж байгаа. Гэхдээ энэ төсөөлжсэнээс бол их бага юм байл. Харьцангуйгаар одоо юу гэхээр сургалтын төлбөр за дээрээс нь ерөнхийдөө бол одоо энэ их сургуулиудаа авч үлдэхийн тулд одоо томоохон одоо хөгжингүй орнуудын засгийн газар бол их сургуулиудад дэмжлэг өгдөг энэ тоо бол санхүүжилтийн хувь бол ер нь нэмэгдэж байгаа. Дээрээс нь одоо энэ сургалтын орчин нөхцөлтэй холбоотой micro credential байдгийм үү, хувь хүн зориулсан байдгийм үү, их сургууль өөрөө үйлчилгээ үзүүлээд орж байгаа орлого өднөр бол бас тодорхой хувь төрж байгаа. 2035 он гэхэд бол
одоо нийт энэ судалгааны орлого бол ингээд 1.2 их $80 бол хүрэх ийм төлөвтэй юм байна. Тэгэд энэ оюутнуудын шилжилт хөдөлгөөн хаашаа яваад байна вэ гэхээр ер нь Зүүн Аз, Зүүн Европын орнуудын оюутнуудын элс бол буурж байгаа. За Хойд Америк болоод одоо Баруун Европт бол элсэлт бол ингээд ер нь ингээд зогсон байдалд орсон. Гол одоо эрэлт хаана байгаа вэ гэхээр ерөөсөө Аз болон Африкийн орнууд байгаа. Тийм учраас ийшээгээ чиглэсэн боловсрол руу, энэ лүгээ чиглэсэн хөрөнгө оруулалт руу бол энэ Зүүн Европ, Хойд Америк, Баруун Европын орнууд бол ийшээ кампусаа шилжүүлэгч бай тийм үү. Энд л зах зээл рүүгээ одоо анхаарлаа хандуулж байгаа гэсэн ийм чиг хандлага. Тэгээд дээд боловсрол ер нь хэр их чухал болоод байна гэдэг асуудал залуучуудын дунд, эцэг эхчүүдийн дунд, ажил олгогч бай тийм үү, нийгмийн дунд үүсэж байгаа. Тэгэд 2010 онд бол дээд боловсрол үнэхээр маш чухал юм а гэдэг хандлага бол 75% байсан. Гэтэл одоо энэ хиймэл оюун ухааны хөгжилтэй асар хурцтай тэлэлтэй холбоотойгоор маш чухал гэдэг энэ юу бол ингээд дэлхийд даяар ингээд 35 хүртлээр буурж байгаа. Тэгээд энэ бол ер нь бас эсрэгээр одоо чухал биш юм а гэдэг энэ тооцсон ихсээд байгаа учраас энэ дээр бид одоо хурдан менежментийн арга хэмжээ авч энэ ихтэй сургуулиуд, ялангуяа их сургуулиуд энэ дээд боловсролын үн цэнийг өндөрт өргөх, энд ажиллаж байгаа албан хаагчид, энэ судлаачид, шилдэг судлаачдын одоо үр бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд энэ хүмүүс рүү чиглэсэн одоо арга хэмжээ авахгүй бол бодит байдал бол ийм байгаа. Тэгээ Монгол Улсын энэ одоо дүр зураг байгаа учраас энийг хэдүүлээ одоо шийдэх ёстой. Тэгэхээр уламжилт одоо ер нь их сургууль чамд ямар одоо ач холбогдолтой юм бэ гэхээр энэ бол яг ер нь бол ажил карьерийн боломж 58% гэдэг ингээ гаргаад ирж байгаа. Энэ бол гэхдээ буурж байгаа хувь байна. Хуучин бол одоо бараг 90-80-аас дээш хувьтай 90% төгчээсэн. Ер нь бол их сургууль байснараа бол би одоо сурж шинэ мэдлэг олж аавна гэж боддог хувь бол асар өндөр байсан. Одоо ерөөсө 23% таа байна. Тэгээд дээрэс нь одоо аав ээжийнхаа мэрэгжлийг өвлөн гэр бүлийн одоо түүхч гэдэг юм уу, би одоо эмчийн хүүхэд байсан бол эмч болно ч гэдэг юм уу, энэ их хандлагууд энэ төр бол асар их өөрчлөгдөд энтэй уялдуулаад ихтэй их сургуулиуд бол цаашдаа энэ хөтөлбөрийн шинжилэл хүмүүсээ татах асуудлууд дээр шинэ одоо менежмент авч хэрэгжүүлэх бол хамгийн чухал болоод байгаа гэж ингэж үзэж байгаа. Тэгээ энэ 3000 орчим их сургуулиудын ректорууд президентүүдээс санал асуулга авсан байна. Ер нь одоо энэ дээд боловсрол их сургуулиуд одоо ингээ санхүүгийн болон удирдлагын хувьд асуудал байна. Ер нь яах вэ гэж. Тэгээд асуухаар ер нь 5 ректор тутмын нэг нь бол ер нь ойрын 5 жил дотор бид нэгдэж нийлж интеграцид орохгүй бол цаашаа явахаа байлаа. Тийм учраас ойрын 5 жил дотор хэдүүлээ одоо нийлээ гэдэг. Тэр энэ нийлэх давлгааны хэм маяг бол ийм 4 янз байна. Их сургуулиудын шууд нэгдэл байгаад байгаа. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа, цар хүрээ, судалгааны чадвах, хүний нөөц гээд олон чадвараараа ижил төвчний сургуулиуд шууд нийлээд шинээр нэр өгөөд шинэ их сургууль байгуулах хандлага асар хүчтэй явагдаж байна. Хоёр дахь нь бол хөтөлбөрүүдийн нэгтгэл байгаа. Ялангуяа элсэл цөөрсөн салбарууд дээр. Энэ зөвхөн Монголд биш, олон улсад байгаа юм байна. Энэ элсэл цөөрөд байгаа салбарууд дээр байгаа энэ хөтөлбөрүүдийг ерөөсөө их сургуулиуд одоо нэгтгэж байгаа. За гурав дахь нь бол стратегийн худалдаа авалт буюу ерөөсөө жижиг сургуулиудыг одоо амьд үлдэх, энд байж байгаа улсууд одоо зах зээлийн өрсөлдөөн тисч үлдэхийн тулд ерөөсөө том одоо чадамжтай сургуулиуд нь худалдаж авч өөрсдөө нэгтгэдэг. Энэ дээрээ бол одоо санхүүгийнхаа дотоод зохицуултаа тохироод явдаг юм байна. Дараагийнх нь энэ консорциум альянс хэлбэр байгаа. Өөрөөр хэлбэл брэнд нэрээ хадгалж үлдэж байгаа. За одоо юу гэдгийг их сургуулийн хувьд болвол юу гэдгийг одоо Стэнфордын их сургуульч гэдэг юм уу, Дюкийн их сургуульч гэдэг юм уу, энэ сургуулиуд альянс үүсгээд энэ брэнд нэрээ ашиглаад харин нөөцөө тэгш хуваарлаж нөөцөө хамтарч ашиглах тал дээр альянс үүсэж байгаа. Тэгэхээр Монголын одоо их сургуулиуд энэ төрийн байна уу, хувийн байна уу, бид одоо хүссэн үсээгүй одоо энэ чиглэл рүү бол явах хандлага бол байгаа. Тийм учраас бид стратеги төлөвлөгөө ойрын 5-10 жилд бол ер нь цаашдаа бид яаж хамтрах вэ гэдэг асуудал их чухал байна гэж би бол одоо ингэж ойлгож байгаа. За дэлхийн гадаад оюутнуудын шилжилт төлөвлөгөө гэдэг тэгэхээр 2030 онд ерөнхийдөө эх орноосоо өөр их сургууль газарт одоо их сургууль сурж байгаа оюутны тоо 9 сая хүрнэ гэж байна. Тэгэхээр энэ оюутнуудын шилжилт төлөвлөгөө хаашаа байгаа вэ гэхээр ер нь одоо саяны яриад байгаа Баруун Европ, Америк, Хойд Америк энд байж байгаа оюутнууд ерөөсөө Хятад, Япон, Малайз. За хуучин Их Британь бол одоо ойлгомжтой ингээд энтгэг энэ дээрээс буцаад энтгэг оюутнууд Их Британь сурдаг гэсэн бол одоо эсрэгээр буцаад Их Британаас энтгэг рүү. За Канада, Австралийн их сургуулиудын сурж байсан оюутнуудын
шилжид хөдөлгөөн бол Арабын нэгдсэн Эмират, за ойрхон орн, тэгээд Солонгос руу, за баруун Европын орнууд бол ялангуяа Япон, Сингапур руу явж байгаа юм. Ерөөсөө энд бол одоо цэвэр өрсөлдөөн явж байгаа. Хувь хүн чиглэсэн болон яг тэднэр тохирсон уян хатан мөртлөө одоо яг хувь хүн чиглэсэн сургалтын одоо хөтөлбөрүүдийг маш хурдан санал болгож байгаа. Тэгээ энэ өрсөлдөөнийг тисч гарахын тулд юу болоод байна вэ гэхээр ерөнхийдөө бол их сургуулиуд энэ нэлээд тийм төрөлжиж хөгжих юм хандлага байх шиг байна. Дээрээс нь ер нь судалгааны ялгаа цаг одоо бүдгэрч байгаа. Өөрөөр хэлбэл бид сургалтын их сургууль биш. Ер нь бол судалгаа хийдэг, тэрэн дээр үндэслээд сургалт нь одоо технологи дамжуулалттайгаа үйлдвэрлэлтэйгээ хамт явж байдаг энэ процесс бол нэлээд их болсон. За тогтворчлолтой санхүүжилтийн загвар. За энэ бол их сургуулиуд дээр хамгийн их тулгамдж байгаа асуудал. Тийм учраас гол гарцуул ерөөсөө их сургуулиуд бол том корпорац, ажил олгогчтой хамтрах, тэднэрийн хүний нөөцийг хамтарч бэлтгэх энэ асуудал бол их чухал. Гэх мэт ийм олон асуудлууд байна. Тэгээд түрүүн бол нэлээд яригдсан. Ялангуяа энэ насан туршийн сургалтууд буюу явандаа их сургуулиуд бол бид одоо тийм залуучууд гэхээсээ илүү насан туршсан одоо 65, магадгүй 70 80 хүрсэн ч юм уу энэ улсууд их сургууль дээр ирж суралцаж одоо өөрийнхөө тохирох ур чадварыг авдаг энэ сургалтын загвар руу бол шилжиж байгаа гэсэн ийм үр дүнгууд бол гарч байгаа. За тэгээд ер нь бол цахим шилжилт бол ерөнхийдөө одоо үйл явц, ухаалаг, технологи их хөгжлөгээд энэ зүйлүүд дээр бол зөв шийдвэр гаргах гүнзгий энэ хурал өөрчлөлт явж байгаа. Тийм учраас одоо манай юу гэдэг шүтээстэр ч мөнстер явж байгаатай адилхан энэ MOOC платформ ашиглаж сурж байгаа суралцагчдын тоо бол 100 сая одоо хэрэглэгчийн тоо бол 100 сая. Тэгээ энэний бол ихэнх нь их сургуулиуд өөрсдөө бэлдэж өгж байгаа ийм зүй тогтол бол ажиглагдаж байна. Тэгээд ковидын үед бол энэ чинь зайн сургалт эхэлчихэд бид цаашдаа энэ зайн энэ цахим сургалтын төлөв бол бууна гэж ойлгож байтал энэ бол буухгүй цаашдаа бол улам өксөх ийм хандлагатай байгаа учраас их сургуулиуд бол энэ цахим зайн сургалтынхаа юмнуудыг улам бэхжүүлэх, энэ дээрээ сургалт авах ийм зүйлүүд бол байна. Тэгэхээр энэ дата боловсруулалт бол одоо ухаалаг шийдвэрлэлтийн үндэсгээд байгаа. Гол зүйл бол одоо бид цаашдаа бол энэ дата хиймэл оюун ухаан суурилсан энэ сургалт дээр ерөөсөө энэ сургалтын үнэлгээ бол тасалтгүй байх хэрэгтэй болчиход байна. Тэрнээс жил суралцчаал улсын шалгалтыг жилийн эцэст авдаг биш, тасалтгүй үнэлэх, дээрэс нь энэ төлөвлөлт их сургуулийн одоо сурч байгаа оюутнуудаа эрсдэл үүсэж байгаа оюутнуудыг эрт одоо онцлох гэдэг юм уу, тэр асуудал бол их чухал байгаад байгаа. За тэгээд энэ бол их чухал юм байна гэж болсон. Сая сайдын илтгэл дээр харсан тамир даргаих дээр гарлаа. Бус маш олон хүмүүс их тэр. Ер нь бол цаашдаа бол бид ийм урт хугацаанд байдг юм уу? Одоо ангаагч 6 жил, бусад бакалаврын хөтөлбөр 4 гэхэд ер нь хөтөлбөрүүд богиносох хандлагатай. Дээрээс нь micro credential буюу өөрийнхөө ур чадварыг хүсэх гээд байгаа ур чадвараа олж авсан энэ сургалт бол цаашдаа үн цэнтэй болох юм байна. Энэ ур чадварыг кредитүүдийг их сургуулиудаас өөрийнхөө дурын их сургуулиудаас цуглуулад энэ цуглуулсан кредитүүдийг нь цуглуулад одоо зэрэг олгодгийг нь их сургууль хийх, энийг баталгаажуулах тогтолцоо бол хамгийн чухал ийм хандлага руу явж байна гэсэн. Тийм учраас бид бол энэ хувь хүний ур чадварыг дээшлүүлэх ийм богино хугацааны сургалтууд бол цаашдаа явна гэдэг. За тэгээ биднээс ингээ бэлдээд хийж байгаа ерөнхийдөө бол түрүүн ярьсан одоо ер нь бол энэ сургалт бол хамгийн гол нь бол хувь хүн чиглэсэн. Тэгээд дээрэс нь хувь хүн чиглэж байгаа учраас энэ бол боловсролын болон бусад энэ одоо зөрөөч гэдэг юм энэ зүйл биш. Хамгийн гол нь хувь хүн чиглэсэн өөрийн одоо сурах хурдаараа өөртөө тохирсон энэ сургалтын хөтөлбөрийг их сургуулиуд санал болгох энэ чиглэл рүүгээ явж байгаа. Тэгээд энэ виртуал багшийн асуудал сая тамир дарагч ярьсан. Ер нь цаашдаа бол одоо юу гэдгийг нэг том эрдэмтэн байна. Манай ангаах дээр одоо би ингээд ярьлаа гэж бодоход одоо төрийн сойрхот одоо сэргэлэн багш байлаа гэж бодоход виртуал дээр сэргэлэн багш өөрийгөө хөгжүүлээл одоо 5 ч байд юм уу 10 хувилбартай. Тэгээд тэр хувилбарууд нь оюутан дээр заачаад орж ирэхэд нь бол багш одоо дүгнээд цэгнээд ярилцаад богино кейс хагалгааныхаа юмыг шийддэг энэ тогтолцоо руу орох AI аудит гэдэг ойлголт гарч ирж байна. Тэгэхээр энэ зүйлүүдийг бид нар одоо их сургуулиудын үнэлгээний системүүд энэ юмнууд руу бол орно. Тэгээд одоо бол энэ AI literacy буюу энэ ер нь энийг одоо бүхэн эзэмших шаардлагатай болж байна. Ялангуяа энэ AI-г юу хийж чаддгийг, юуг чадахгүй юм, үр дүнг нь өөрөө шүүмжлэж үнэлж чаддаг тийм мэдгэдэггүнтэй байх. Тэгээд ёс зүй гэдэг асуудал бол хамгийн чухал. Тэгээд энэ суурь ойлголтыг бүгд авдаг, зөв хэрэглэгч байх.
Тэгээд AI-тай хамтарч ажилладаг. Хамгийн дээд түвшиндээ бол AI-г бүтээгч энэ түвшин рүү бол бас орж байгаа гэсэн ийм зүйлүүд байна. Тэгээ энэ бол одоо фейт гэдэг байгаа энэ химэл оюун ухааны этикийн асуудал бас маш хурд хүчтэй тавигдж байгаа. Тэгэхээр гол асуудал бол энд хэд хэдэн зүйлүүд бий. Одоо энэ химэл оюуны ухааны алгоритм чи өөрөө бас одоо байгааг бол юу гэж ойлгоод байгаа гэхээр орлого болон арьс өнгө яс үндэсгээд энүүгээр бас ялгуурлан гадуурх хандлага байгаа юм. Тийм учраас энэ алгоритмыг анхнаас нь зохиох энэ юмнууд дээр бол энэ зүйлүүдийг бол ялгаатай байлгах асуудлууд байна. Дараа нь бол AI ашиглаж шийдвэр гаргачаад эргээд хариуцлага тооцоохоор энэ AI хийц юм а гэх биш. Ер нь AI-г ашиглаж байгаа хүн өөрөө хариуцлага хүлээх асуудал бол хамгийн чухал. Энэ зүйлүүдийг одоо дүрмлэх, журамлах асуудлууд бол байгаа гэдэг ийм зүйлүүд бол байна. За тэгээд одоо дараагийн нэг ийм зүйл бол энэ шилжээд адапт гэдэг энэ зүйл байна. Ер нь бол AI-г одоо дээд боловсролд хэрэглэх, эхлээд үнэлээд тэгээд тодорхой хязгаартай хэрэглэж үзээд туршаад нэвтрүүлээд ингээд дахин одоо сайжруулах энэ процесс бол их сургуулийн сургалтын системд бол тасралтгүй явах юм байлээ. Тэгээ ер нь бол одоо уламжилт их сургуулийн буюу нөгөө биднийхээр одоо ахлах сургууль төгсөөд орж ирж байгаа оюутнууд бол одоо хэд байдیں 80-90% байсан бол дэлхийн дундаж одоо 58% тань. Манайд энэ зүй тогтол удахгүй орж ирнэ. 25-аас дээш буюу анхны боловсрол мэрэгжлээ эзэмсчээд дараагийн одоо карьераараа сурах гэж байгаа энэ суралцагчийн одоо 38 буюу цаашдаа улам нэмэгдэх юм хандлагатай юм. Тийм учраас бид одоо хэдхэн жилийн өмнө энэ micro credential буюу насан туршдаа суралцах асуудлыг шинэ гэж ойлгох ус. Энэ одоо new normal хэвийн ойлголт байсан. Өөрөөр хэлбэл наснаас үл хамааран хүн тасралтгүй суралцах энэ зүйл бол бүх төвшөнд одоо нэг ойлголттой болж байгаа гэдэг ийм асуудлууд байна. Тэгээд энэ дээр бид нар одоо яагаад би бас энийг авсан юм бэ гэхээр ер нь суралцах хугацаанд одоо энэ 3-5 удаа карьерийн шилжилт хийх магадлал байна гэж. Эхнийх нь бол мэдээж анхны мэргэжлээ сонгож аавна. 25-аас 30 наснд бол дахиад энэ micro credential болон агсан төвчний сургалт. За тэгээд 35-аас 50 наснд ер нь шинэ салбар руу шилжиж байгаа юм байна. Хүмүүс өөрсдөө сордог барьдаг энэ асуудлууд. Тэгээд дараагийнх нь бол бизнес эрхлэх, өөр салбарт орох, зөвлөгчийн өөрөг өгөх гэд энэ бүх үе шатанд бол хүн өөрөө тасралтгүй суралцах ийм зүйлүүд байгаа. Тэгээд энэ дээр бол ялангуяа анагаахын салбарт бай бусад зүйлүүд төр энэ ер нь одоо суралцах зүйл бол танхимд биш, ажил олгогч, ажлын байран дээр болсон. Анагаах дээр бол одоо ер нь бид 3 дугаар курсээс илүү эхлээд нөгөө эмнэлзэн сургалт явдаг гэсэн бол одоо 1-р курст орвол эмнэлэг дээр ажилладаг энэ байдал. Тэгээ ер нь цалинтай оюутан сурагчийн энэ асуудал байгаа. Ер нь ажлын байран дээр цалинтаар суралцж байгаа энэ суралцагчийн ажлын байранд орох магадлал бол 209 дахин өндөр байна. Ялангуяа манай одоо Монголд ч гэсэн энэ зүйл бол нэвтэрсэн. Сувлагч нар бол одоо олдгоо байсан. Аль хэдийн бүгднтэй хувийн эмнэлгүүд гэрээ хийгээд ерөөсөө 3-4 курст одоо ашуус өөрөө оюутнаа эмнэлгүүдтэй авах гэхэд аль хэдийн гэрээ хийчихэд байгаа учраас бид бас оюутанд одоо гарантиг бусад одоо дэмжлэг юмнууд үзүүлэх юм шаардлагууд бол үүсэж байгаа. Тэгээ анагаах дээр бол одоо уламжилтын флекснерийн загвар явахаа байсан. Бид нар одоо нэг өвчнийг оншиг тавихын тулд за одоо чи анатомийн эхлээд үзээд дараа нь физиологийн үзээд тэгээд тал талаас нь үзэж ягаад нэг онш тавьдаг байсан бол одоо уламжилт нь бол ерөөсөө кейс дээр шууд суралсан. Шууд өвчтнийг авчраа за энэ яасан байна энэ бол одоо ийм хүн байна гэд энээсээ салбарлаж үздэг ийм шиг буюу одоо энэ паразитыг энэ загвар руу бол орж байгаа илүү шууд үйлчлүүлэгчдэр болон одоо өвчтөнтэй гэдэг юм уу харилцдаг энэ одоо зөв хандлага байгаа. Энэ нь бол одоо бусад салбар руу ч гэсэн шийдэгдэх юм баг. Тэгэд анагаахын салбарт бол AI бол хамгийн эрчимтэй нэгдэж байгаа. Ер нь одоо 2026 оны байдлаар бол ер нь анагаахын салбарын их боловсрол олгож байгаа их сургуулиудын бараг 75% ашиглагдаад эхэлсэн. Манай сургууль дээр ч гэсэн их сургуулийн эмнэлэг дээр тогтсон бүх зүйлүүд бол ингээд үе шаттайгаар бол бас ингээд нэвтрээ явж байгаа. Робот мэдслийн одоо төв хийгдэх ажил явж байна. Одоо газарт бол робот өвчтөнтэй болсон, робот оюутантай болсон. Анхны робот одоо анагаахын оюутан хятадд бий болсон байж байгаа. Гэх жишээ нь. Тэгэхээр бид бол энд одоо бэлэн байх энэ зүйлүүд рүүгээ бол явна гэдэг. Тэгэд мэдээж яриг өнөөдөр маш олон зүйлүүд ярьсан. Эрен бол асар чухал байгаа. Бид ерөн цаашдаа өрсөлдөөнд тисч үлдэхийн тулд ерөөсөө эренблэхээс өөр арга байхгүй. Бид одоо дотоодоосоо гадна олон улсад эренблүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Өнөөдөр дэлхийд дээр нэг их сургуулийн эренбийг тогтоодог нэг 20 орчим байгууллага байна. 54-өөс 65 мянган их сургууль эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг эдгээр үнэлж явах шиг байна. Тэгээд ер нь
хамгийн чухал зүйл бид ирэмблүүлэх гээд байгаа цаана оюутныг л татах асуудал энэ дээр өрсөлдөж байгаа. Ерөөсөө эхний нийт оюутны 85-аас дээш хувь нь ерөөсөө сургуулаа сонгоход 90 пардагд болцсон юм бэл. Би одоо аль топ их сургуульд орох уугүй юу гэдэг зүйл. Дараа нь судалгааны санхүүжилтийг олж авах, нэр хүнд, за тэгээд томоохон корпорациудын хамтын ажиллагаа гэдэг энэ зүйлүүд байгаа учраас бид цаашдаа явна. Тэгээд ашуусын хувьд болохоор бид дэлхийд дээр одоо 1230-д одоо тийм ирэмблэгдсэн. Тэгээд энэ бол ерөнхийдөө teaching ranking, research ranking, за тэгээд олон улсын хамтын ажиллагаа санхүүгийн тогтвортой байдал гэдэг энэ үндсэн 4 модультай нэг 20 орчим индикатороор үнэлсэн юм байгаа. Цаашдаа бид нар энийг улам ахиулах, өшөө нэр хүндтэй одоо мөсийнхаараас одоо Times Higher Education болон QS мэргэжлийн юунууд дээр ангилуулах энэ асуудлууд бий. Тэгэхээр энэний цаана юу гэхээр түрүүн бас сайд дурдаад байгаа. Энэ хөтөлбөрийн магадлалын итгэмжлүүд бид шилдэгүүдийг авч байгаа учраас энэ одоо Scopus хэвлүүлж байгаа өгүүллийн тоо бол тасралтгүй нэмэгдэж байгаа. Энэ жилийн 25 онд бид нар 191 пейпер хэвлүүлчихэд байгаа. Энэ 191 пейперийн бараг 60% нь бол corresponding author, 30 гаруй хувь нь first author, тэгтэл co-author маш цөөхөн. Энэ бол одоо сайн чадах байгаа. Бид нөөц байгаа учраас энийг улам нэмэгдүүлэх ийм боломж байна. Тийм учраас энтэйгээ хэдүүл одоо уялдуулах, улам энийг нэмэгдүүлэх ирж байгаа одоо энэ одоо эрэнд бол жоохон давж үлдэх ийм асуудлууд. Тэгээ анагаахын салбар дээр гол ажил бол одоо юу гэдэг вэ гэхээр танхимаас илүү эмнэлэг дээр суурилж байгаа хамгийн гол зүйл одоо дуурамэл орчин байна. Simulation төвийг бид нар өнгөрсөн жил байгуулсан. За дурангийн мэс засал одоо химэл оюун ухаан дээр суурилсан одоо оншилгоонууд, за тэгэл их барих эмэгтэйчүүд энэ төвүүд дээр сая бөөр шилжүүлэх хагалгаанууд хүртэл хийгдэж байгаа. Тэгэхээр энэ бол их сургуулиудын ялангуяа анагаахын сургуулийн хамгийн чухал зүйл байгаа. Тэгээ биднээс амбиц бол ер нь бол одоо энийг өөртөө биш бусад энэ одоо Монголд явж байгаа их сургуулиудтайгаа хамтарч ашиглах үндэсний хэмжээний симуляцийн центртэй болох асуудал бол одоо хамгийн тулгамдж байгаа. Энэ бол зөвхөн одоо бидний биш Монгол улсад бид чанартай сайн эмч эмнэлгийн мэрэгжилтэн бэлдэх асуудлууд бий. Тэгээд энэ асуудлууд маань бол үе шатаа ингээд шийдэгдээд явж байгаамаа. Тэгээд одоо цаашдаа ер нь ирээдүйн их сургууль яах гээд байгаа вэ гэхээр энэ ер нь насан туршийн суралцахыг хэрэгжүүлэгч бид нар байх хэрэгтэй байна. Ер нь бид одоо оюутан гэдэг ихээр 10 төгсөж байгаа одоо хужныхаар бол одоо 12 төгсөж байгаа хүүхэд бол мэдээж чухал. Гэхдээ бусад чиглэл хүмүүсээ авах цомхон засаглал бүрэлдэхүүнтэй болж байна гэсэн үг. Цаашдаа одоо манайх ч одоо нийтдээ 1750 хүн багш ажилтаа эмч байна. Тэгээ энэ химэл оюун ухааны хэрэглээ гэсэд энэ хүмүүсээ яаж авч үлдэх вэ гэдэг бол одоо үнэхээр энэ тулгымцсан асуудал болж байгаа. Сургалт судалгаа үйлдвэрлэлийн цогцлбор хэлбэрээр явах. За тэгээд ажил олгогчтой хамтрах. За чадамжийн үнэлгээ баталгаажуулалт гэдэг бол их шин төвшөнд гарах шаардлагатай. Тэгээ явандаа одоо бид бол ерөөсөө судалгаа хийгээд судалгаан дээрээ давхар сургалтаа хийдэг. Үр дүн нь инновац технологи болж үйлдвэрт нэвтэрч идэг. Ийм л юм руу шилжихгүй бол одоо бид Монгол одоо дэлхий бол өөрөө одоо энийг бол бид ингээд энэ дотроо даваа шийдээд гарна гэх асуудал бол их хэцүү байна. Тийм учраас бид бол энэ өрсөлдөөнд бэлэн байх шаардлагатай байна. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.